Proactive ICT Service Provider, Mogul Service. Үнэний өдрийн мэндийг хүргэе. Би Mogul Service Engineer буян та бүхэнд өнөөдөр Microsoft Creative Apps хэрэглэгддэг 3 чухал аппликейшнийг тайлбарлах байгаа. Microsoft дээр нь болохоор энэ 3 аппликейшн хамгийн их хэрэглэгддэг Teams болон Outlook-тэй оршиж ажилладаг. За өнөөдрийн аженда дээр болохоор Microsoft Planner болон Microsoft Loop мөн Microsoft Forms тэгээ сүүлийн үед гарсан Microsoft-тэй холбоотой апдейтуудыг та бүхэндээ ярьж танилцуулахаар байгаа. Хамгийн эхлээд Microsoft Planner-ыг танилцуулна. Тэгээ Microsoft Planner-ийн хувьд хамгийн мэдээлэл өгвөл багийн ажлыг төлөвлөх, даалгавар хуваарлах, явцыг хянахад зориулагдсан үйлчлэгээний менежмент хэрэгсэл байгаа. Microsoft 365 багтдаг бөгөөд Teams болон Outlook-тэй нэг толгойн ажилладаг аппликейшн байна. Тэгээд даалгавруудыг болохоор багцад ангилдаг мөн даалгаврууд дээр drag drop буюу файлууд зураг зэрэгээ оруулж болдог. Мөн Planner маань өөрийн гэсэн статустай байдаг. Статус дээр өөрчлөлт явуулдаг байгаа. За та бүхэнд болохоор демо маягаар харуулж явчих гэж бодсон. За Planner ер нь бол Teams дээр Planner хэсгийг олохын тулд энэ 3 цэг дээр дараад тэгээд Planner маань болохоор хамгийн ихний цонхон дээр байдаг. Хамгийн ихний нүүр нь ингэж харагдаад тэгээд My Plans хэсэг гэж My Day, My Tasks, My Plans гэж хэсэг байдаг. За My Plans хэсэг дээр болохоор New Plan гэж нэгээд тэгээд New Plan дээр темплейт сонгож болдог. Мөн темплейт сонгохгүйгээр зөвхөн basic дээр явсан болдог. За тэгээд өөрийн план дээр нэрээ өгөөд за би жишээ нь 3 сард if task-ууд гэж үүсгэж. За яг планы маань зорилго гэвэл тухайн ажилтан маань олон ажил зэрэг хийдэг, олон таск зэрэг хийдэг бол ер нь бол планерыг ашиглах нь маш зөв. Ягаад гэвэл төлөвлөгөөгөө гаргаж олон ажлаа энэ дээр өвтгчлээ гэж бодоход дараа нь ажлуудаа мартахгүйгээр ер нь бол ажлуудаа бүгдийг хянжаадаг гэж ойлгож болно. Тэгээд мөн тухайн план дээрээ хүмүүсээ урьж болт хүмүүс шеэрлж болдог болохоор тантай хамтарч ажилладаг ажилтан тань юу хийж байгаа, ирээдүйд юу хийх, скол бacklog буюу юу хийхийг ер нь бол харж хянж байдаг гэж ойлгосноо. За би план дээрээ темплейт үүсгэхэд харуулчих. Темплейтээ сонгож болно. Simple template дээр use template-ийн дараад үүсгэждэг. Тэгээд мөн планерыг зөвхөн одоо чи планераа шеэрлээд өөр хүндээ шеэрлэх юм бол тухайн хүн мөн планер дээр нь ажиллаад хамт таскууд оруулаа явж болдог гэж ойлгож болно. За тэгээд ингэж темплейт нь чинь иймэрхүү байдалд харагдана. Backlog, up next, in progress, blocked, completed гэсэн харагдаж байна. Мөн та өөрөө шинээр баг нээж болно. За жишээ нь backlog буюу за хийх дэх ажлууд дээр чинь энэ дээр add task гэж нэмээд за жишээ нь 3 сард сургалт зохион байгуулах гэдэг task оруулаад тэгээ энэ дээр болохоор due date-тэй зааж өгч болдог. За чинь 3 сарын 25-нд би сургалтыг хэрэглэе гэж бодоход 3 сарын 25 гээд due date-тэй зааж өгөө. За тэгээд assign буюу яг тухайн хүн ямар хүн сургалт авах вэ гэдэг энэ дээрээ зааж өгч болно. Тэгээ өөрөө ингэж зоогоод тэгээ add task-анд орчвол task нь энэ дэр ингээ backlog дээр ороод ирдэг гэсэн. Тэгээд өөр хэдэн ч task үүсгэж болно. За жишээ нь одоо энэ сард 3 task хийх гэж үсгээд дахиад assign дээр өөрөө цоож өгөөд ингээ task-ууд үүсгэждэг. За тэгээд 3 сард сургалтаа орж байгаа өдрөө ч юм уу орж байгаа тохиолдолд энэ прогрессор шилжүүлчих болно. За тэгээд сургалтаа дуусны дараа complete руу шилжүүлчих болно. За тэгээд дараа нь ингээ та өөрөө за дараа энэ сард би юу хийлээ гэдэг backlog дээрээс харж болно. Юу хийж байгаа энэ прогресс дээр оролцсон. Энэ сард би юу хийж дуусгалаагаа complete дээр оруулсан харагдана гэсэн үг. Мөн шеэрлсэн байгаа member нь таны юу хийсэн, энэ сард юу хийж дуусгасан, за энэ сард юу хийх үлдсэн байна гэдгийг бас мөн давхар авчдаг болохоор ер нь багаараа ажиллахад нэлээд чухал аппликейшн ойлгож болно. Мөн олон таскуудаа мартаж санахын оронд
бэклог дээр планер дээр бэклог хэсэгт оруулахад ер нь бол дараа нь санаад за би энийг хийх хэрэгтэй байна гэх санаад явчихна гэсэн. За тэгээд өөр фьючрүүд бол байдаг. Энэ дээр скежлээ гаргаж болдог мөн календартайгаа холбоотой календар эндээс харж чад скежлээ гаргаад яг 3 сарын тэдэнд гэдэг юм уу тэр өдрөө юм хийнэ гэдэг скежл дээр оруулж болдог. Мөн чарт хэсэг болохоор энэ план одоо энэ чинээр үүсгэсэн байгаа план ямар хуу явцтай байгаа вэ гэдэг статус харж болдог гэсэн. За complete бас эдэн таск бай. Backlog дээр эдэн таск бай. Энэ прогресс дээр эдэн таск байж гэдэг юм уу. Ер нь бол датагаа эндээс харчих болдог. Тэгээд мөн та өөрийнхөө бордыг мөн ямар хуу байдалд харагдчих болох вэ гэдгийг grid board зэрэгээр ер нь бол сольж болдог. Мөн өөр нэг trick зааж гэж гэвэл assignment-тай гэж бөөнөр нь чеклж чаад тэгээд энэ дээр жишээ нь assignment дээр өөрөөгөө дарлаа гэж бодоход бүгдээр ингээд нэг үйлдэлээр select хийж болдог. Тэгээд та бүхэн маань энэ дээр тэгээд мөн label зоож өгч болно. За жишээ нь энэ task дээр дарангууд ер нь бол ингээд дэлгэрэнгүй мэдээлэл нь гарчин. За энэ task чинь label зоноо гэдэг нь яг бүр чухал task заавалч хийх хэрэгтэй мартаж болохгүй хамгийн түрүүнд хийх хэрэгтэй priority нь өндөр task байлаа гэж бодоход улаан өнгө label зоогод өгчвөл дараа нь та бүхэн board dashboard дээр ингэж харж болно. Улаан өнгийн labelтэй л за энэ чухал ажиллаж байна. Энийг яаралтай хийх хэрэгтэй байна гэж өөрсдөө нь бол энэ дохио өгч нь гэсэн үг. За тэгээд өөр бусад үүсгэе. Захаад ганц тест үүсгэж байна. За тэгээд жишээ нь одоо энэ бол яг 3 сарын сүүлээс ч гэдэг юм уу заавалчгүй priority нь өндөр биш 3 сарын сүүлээр хийж болно гэвэл green ногоон өнгөтэй label зоогод өгч болно. За тэгээд мэдээж notes дээр илүү тодорхой мэдээлэл бичиж өгч болно. Тест борлч гэдэг юм уу. Тэгээд мэдээж цагаа энэ дээрээ заагаад өгч болно. Бактер шууд хаанаас нь эхлүүлэх вэ гэдгээ тавьж өгч болно. Энэ прогресс эхлүүлчих болно. Энэ прогресс эхлүүлчих болно гэсэн үг. Тэгээд мэдээж priority-га энэ дээрээ мөн label-ээсээ гадна яаралтай ч гэдэг юм уу чухал гэдгийг эндээс заагаад өгч болдог. За тэгээд мөн template ашиглахаас гадна template-н дээрээ background буюу дизайныг өөрчилж болдог. Түрүүний simple plan буюу plan-ийнхаа нэр дээр дараагангууд хажуу талд нь plan detail гэж байгаа. Тэгээд plan detail дээр та бүхэн дизайнаа өөрчилж болно. Хойдлын background нь ямар хөө харагдах вэ гэдэг юм уу. За plan маань нэг иймэрхүү зорилттой. Ер нь бол багаар ажиллах болон тухайн хүн хэрэг ажил хийдэг, хэрэг ажил нэгэн зэрэг хийдэг вэ гэдгээс хамаарч таны ажлыг хөнгөвчлөх маш хэрэгтэй аппликейшн байна. Дараагийнх нь болохоор Microsoft Loops байгаа. За Loops нь болохоор 365-ын орчинд багийн хамтын ажлыг real time-аар тасралтгүй байдлаар хийх боломж олгодог аппликейшн байгаа. Тэгээ та тухайн Loops-ийг хаанаас ашиглаж болно? Мөн Teams, Outlook, Word зэрэг аппликейшнуудаар sync хийдэг бөгөөд контент дээр хамтарч ажиллахыг хэлбэрчилдэг. Ерөнхийдөө жагсаалт болон хүслэх checklist, watching table, progress зэрэг үйлдэлүүд хийдэг. Тэгээд миний өгөх зөвлөгөөр бол ерөнхийдөө багаараа хурал хийлээ гэж бодоход Loop-ийг ер нь заавалчгүй ашиглаж явах хэрэгтэй гэж боддог. Багаараа хурал хийж байгаа нөхцөл real time-аар тухайн мембрүүдээ Loop-ийн аппликейшнд оруулаад нэмчихэд тухайн мембрүүд real time-аар ямар ч хүн хурлын тэмдэглэлээ хийж болдог гэж ойлгож болно. За та бүхэнд демо маягаар харуулчих гэж бодож байна. Дөрөвний Teams руу ороод 3 цэг дээрээ дараад Loop гэдэг аппликейшнаа сонгоод авчихна. За тэгээд Loop-ээ сонгосныхоо дараа create new гэдэг дээр дараад new workspace дээр дараад title дээр нэрээ өгч чинь. За жишээ нь хурлын тэмдэглэл гэж нэр өгөөд create-ийг нэрчүүл ингэж харагдана. За мэдээж share дээрээ дараад тэгээд хүмүүстэй шеэрлж болно, мөн хүмүүсээ team member-уудыг нэмж болдог байгаа. За тэгээд ингээд тухайн линкээ шеэрлээд тухайн линк руу дараад орчвол ерөнхийдөө тухайн member-ууд маань ороод энэ Loop-ийн нөөцийг харж болно гэсэн үг. За хурлын тэмдэглэлгээд хурал хийж байгаа нөхцөл нэг хүн хурлын тэмдэглэлээ бичээд
Тэгээд дараагийн өмнө ч гэсэн ингээд нэг хүн бичиж байгаа нөхцөл дараагийн өөр нэг хүн хурдын тэмдэглэлийнхаа өөрийнхөө ярих юмыг бичлээ гэж бодоход доор нь бичгэд real time-аар өөрчлөгдөж явждаг. Тэг хүн болгон дээр real time харагддаг болохоор ерөнхийдөө хурлын тэмдэглэл хийхэд маш хэрэгтэй. Application мөн хурлын тэмдэглэлээс гадна та өөрийнхөө тэмдэглэл өдрийн тэмдэглэлч болгож ашиглаж болно. Дараа нь жишээ нь workspace руугаа дараад харахад таны үүсгэсэн байгаа луп маань ямар ч үед харагддаг. Тэгээ ямар ч үед та дараа нь edit хийж болно, өөрчилж болно. Мөн устгаж болно, өөр хүн шеэрлж болохоор ерөнхийдөө маш хэрэгтэй тэмдэглэл хөтлөхөд хэрэгтэй аппликейшнийг ойлгочиход болно. За тэгээд тухайн лупыг бас нэгтээ зааж би та бүхэндээ дахиад нэг луп нээж үзүүлье. Шинээр луп нэгээд хуучин луп дээр ч гэсэн бас байж болно доо. Add content дээр дарангууд та бүхэн ингээд өөртөө байгаа оруулж байгаа контентуудаа энэ дээр OneDrive болон бусад SharePoint-д байгаа файлуудаа мөн давхар хавсарч болдог байгаа. Тэгээд шинээр луп үүсгээд тэгээд доор нь байгаа энэ юмудаас темплейтүүд ашиглаж болдог байгаа. Шууд темплейтээр гаргаад ингээд тейбл үүсгэх ч юм уу. Темплейт маягаар ашиглаж болдог. Мөн темплейтийн хойдлын зураг гэдрийг сольж болдог. Тэгээд луп дээр мөн энэ тейбл үүсгэх. Тейбл дээр та бүхэн яг ингээд тухайн одоо жишээ нь инженер байлаа гэж бодоход гээд мэдээлэл бүх юм оруулчих болдог. Энд дээр тэгээд нэмэлтүүд тайбууд үүсгэж болно. Энэ тейблийнхаа өргөн эдрийг сунгаж болоод нэмэлт мэдээллүүдэд дээр бичиж болдог байгаа. Инженери 3 сард хийсэн ажилч гэдэг юм уу тейблийнхаа сольж болдог байгаа. 3 сард хийсэн ажил тэгээд тухайн буйна гэдэг хүн инженер мэргэжилтэй. За тэгээд 3 сард ямар ажил хийсэн бэ гэдгийг энэ дээрээ хурлынхаа тэмдэглэл дээр бичээд тэгээд өөр нэг хүн давхар доор нь өөрийнхөө нэрийг бичээд бас өөрийнхөө CV бичиж болсон. Тэгээд real time-аар болохоор хүндээ зэрэг эдитлэхтэй харагдаа явна гэсэн үг. Луп маань гэвэл тэгээ мэдээж та бүхэн маань яг луп маань яг ямар хөө яг сүүлд орсон ямар хөө лупууд орсон бэ гэдгийг эндээсээ харж болно. Эндээсээ хайж болно. Маш олон луп нээсэн байлаа гэж бодоход нэрээр нь хайж болно. Тэгээ юм workspace эндээсээ давхар зүүнтэлтэй гаргаад хянж болно. Тэгээ дөрөвний хэсэгчлэн share дээрээ дараад шууд линкээ гаргаад линкээ тухайн хүн зугаа team search гэдэг юм өөр юмор шеэрлж хуваалцж агаад тэгээд шууд лупийнхаа өөрийнхөө луп руу оруулаад ирж болдог. Тэгээд лупийнхаа нэр бол стайлаа эндээс нь сольчих болно. Мөн та бүхэн тухайн лупээ принтлж болдог. Шууд принтлээд гаргаад цаасан дээр лупээ буулгаж хурлынхаа тэмдэглэлээ цаасан дээр гаргаад ирж болдог. Луп маань ерөнхийдөө бас ер нь бол та бүхэн яг тэмдэглэлийн аппликейшнийг ойлгоцоход баг болсон доо. За тэгээд дараагийн энэ ярих юм болохоор Microsoft Forms байгаа. За Forms нь болохоор онлайн асуулга болон санал асуулга тэгээд тест хийх бүртгэлийн маягт зэрэг хялбар үүсгэж болохоор real time байдлаар харах боломжтой 365 веб суурьтай аппликейшн байна. Яг веб суурьтай аппликейшн байгаа вэ гэхлээр түрүүний өмнө дурдсанчлан Planner болсон луп маань Teams бол Outlook дээр асуулт ажилладаг бол Forms маань болохоор дангарын веб суурьтай аппликейшн. Teams, Outlook, OneDrive зэрэг аппликейшнууд чиг тусдаа аппликейшн гэж байхгүй зөвхөн веб суурьаар ханддаг, вебээр ханддаг болохоор веб суурьтай аппликейшн гэж байгаа. Тэгээд та бүхэн Forms-ыг бол Google Forms дээр нь төстэй гэж ялж байна. Яг Google Forms-ыг бодвол илүү олон function feature-үүдтэй болохоор ашиглаад мэдээж хялбар мөн бусад Microsoft-уудынхаа аппликейшнтэй аюул сайн харилцаа холбоотой ажилладаг ер нь хамтын ажиллагаа сайтыг ойлгож болно. Тэгээд орсон Forms-ийн пэйж рүү орохоор нэг ингэж харагдана. Нийл чинь. За тэгээд та бүхэн шууд new Forms дээр дараад Forms-аа үүсгэж болно. За мөн
темплейт ашиглаж үүсгэж болдог. За темплейтүүдтэй ашиглаа. За нэр бүртгэлийн форм үүсгье гэвэл энэ хажуудаа темплейтүүдээс ашиглаж болдог. Ямар хуу формс ашиглахаас хамаарч темплейтээ сонгоод спортын тиймд бүртгэлээ авах. Спортын багт бүртгэл хийх формс гэвэл энэ формсыг сонгоод тэг мэдээж та бүхэн формсоос тухайн нэрийг нь эдитлж чаддаг. Төгснөрөө монголоор эдитлэх гэж болно. Тэгээд дараа нь та бүхэн маань темплейт ашиглавал ерөнхийдөө хялбар болно гэж ойлгочих болно доо. За өөрөө формс үүсгэлээ гэж бодоход new forms дээр дараад тэгээд та бүхэн маань ингээд харж байгаа ч лээ яг айгүй хялбар гэх гэсэн үг л дээ. Шууд ингээд танд яг ямар хуу төрлөөр явах вэ гэдэг чинь шууд энэ дээр харуулаад өгчин. Текстээр форм үүсгье гэвэл энэ дээр текст гэсэн ад ирэн. За тэгээд энэ дээр жишээ тест гэж үзэхэд доор нь хариултыг оруулсан тэгээд болж болно. Тэр required буюу заавч хүнгүй формсыг бүглэнэ гэх энэ дээр оруулж болно. Урт хариулт гэдгийг оруулж болно. Илүү хариулт бичих филд нь илүү томорно гэсэн үг бол урт хариулт дээр. За тэгээд дахиад шинээр question юм яг choice гэдэг дээр чи дарлаг ухтаад формс дээр сонголт хийх филд гарч ирнэ. Тест дээр тест нэг хоёр ч сонголт гэдэг над чинь дахиад өөр филдийг харъя гэвэл рейтинг филд гэдэг. Энэ болохоор мэдээж одоор өгч болно. Зүрхээр өгч болно. Скол тооч өгч болно. Тэгээд ерөнхийдөө болохоор судалгаа авах санамж судалгаач гэдэг юм уу судалгаа авахд формсоор авахд энэ хүү рейтинг филд маань ерөнхийдөө бол айгүй хэрэг болдог байгаа. Тэгээд question дээр чинь юу миний ажлыг үнэлнэ үү гэдэг юм уу. Бохон за тэгээд ингээд доошоо явах бол ер нь маш олон филдүүд үүсгэж болно. За тэгээд та бүхэн манаас нэг TPL гэвэл формс дээр нэг TPL гэвэл лиш формсынхоо дизайныг өөрчилж болдог. Дизайнаа customize хийж болдог. Мөн шууд бэлэн байгаа дизайнуудаа сольж болдог байгаа. Тэгээд background music гэж өгч болдог гэдгээр юм бас формсын даваа талтай. Тэгээд preview дээр дахаар тухайн одоо таны үүсгэсэн формсыг эхний хэлний ямар харагдаж байгаа вэ гэдг нь харагддаг. Тэгээд тесттэй тад шингээд тест гэж болно. Энэ түрүүний нөгөө сонгох гэдэг хоёр дахь филд дээр ингэ сонгоно. За ажил үнэлэх гэдэг нөгөө одоо өгч болно. За тэгээд форм багц мөн settings view үзэсгэлэн хэсэг дээр мөн mobile хэлбэрээр таны mobile дээр формс маань харагддаг бас байгаа. За тэгээд мөн settings руу ороод та энэ дээрээсээ жишээ нь тест хийх формс хийлээ гэж бодоход set time буюу цагийн тохируулж болно. Тэтгэн минутын хугацаанд та формсыг бүгд дуусгана гэдэг ч юм уу. Энд дээр та цагийн тохируулж өгч болно. Мөн яг ямар хүн нөгөө хариулт өгч байна гэдгийг нууж болдог. Мөн асуултаа шафл хийж буюу хорж болдог. Асуултынхаа дугаарыг нууж болдог опшн гэдэг. Мөн тухайн формсоо яг эдний өдөр эдэн цагт эхлүүлэх вэ гэдэг ч юм уу. Тэрийг мөн тохируулж болдог. Тэгээд яг хинээс хариулт ирж байгаа гэдгийг тухайн хүнийхээ нэрийг нууцч болдог. Мөн дараа нь та формсод бүгд дуусаад submit дарахад араас нь гардаг пэйж дээр та яг сэтгэлдээ бичиж болдог. За жишээ нь судалгаа хөлсөнд баярлалаа гэж юм уу. Тэгээ ингээд та нэг тохируулаад за тэгээд view дээр дарж харцгаая. Ингээд түрүүний юу маань формсынхаа асуултуудын юу маань тоог нь бол ингээд нууцж байгаа. Тэсний эдрийг ингэж бүгснийхээ мөн асуултаа шафл хийгээд халдсан байгаа. Тэгээ submit дарангууд заавалч бүглэхтэй required болгосон болохоор энэ эхний тестийг заавалч бүглэж submit дарж болно гэдэг тохируулсан байгаа. Submit дарлаа гэж бодоход тухайн формсын бүглэгчлөө гэж гарч ирдэг. За авчир
Ингээд түрүүний миний бичсэн судалгаа бүгсэн баярлалаа гэдэг текст гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн яг форумсыг ер нь ямар ч ашиглаж болдог. Ялангуяа компани дотроо квиз явуулах ч гэдэг юм уу. Эсвэл ялангуяа HR-ууд бас айгүй их ашигладаг. HR-ууд ашиглахдаа шинээр хүмүүст анкет бүглүүлэхэд форум бүглүүлж болно. Тэгээ мөн дотроо судалгаа авахд сэтгэл ханамжийн судалгаа, таны ажилдаа хэрэг байна, таны ажлын арч хэрэг байна гэх форумсаар авал маш хэлбэр болох боломжтой аппликейшн байгаа. За мөн та бүхэндээ форумсыг тайлбарлсан. За тэгээд план болон лүү форумс дээр фичерүүд хэлцүүлсэн. За тухайн одоо манай Microsoft-ын сүүлийн 26 он болон сүүлийн үед ер нь ямар хөө апдейттэй байгаа вэ? Ямар хөө апдейттэй байгаа? Ер нь шинэ юм юу гарсан бэ гэдгийг хэлхийг танилцуулъя гэж бодсон байгаа. Тэгээ ерөнхийдөө манай Microsoft маань айгүй их AI төвшин дээр айгүй анхаарад ер нь бол Copilot айгүй шинжилсэн байгаа даа. Тэгээ Copilot болохоор 365 яг үндсэн аппликейшнүүдээр AI ашиглалт нь ирэх нэмэгдсэн. Тэгээ мэдээж илүү хурдан Copilot буюу манай Microsoft-ийн ChatGPT-г ойлгож болсон Copilot нь илүү хурдан болж нэрвчсэн болсон мөн илүү ухаалаг болсон сүүлийн апдейтээр илүү ухаалаг болсон гэж явагдаж байгаа. За тэгээд мөн Microsoft Graphic-тэй илүү гүнзгий интеграц хийж байгаа. Мөн сайн төлөвлөгөө гаргах, контент боловсруулах, summarizing хийх чадварууд нэмэгдсэн байгаа. Тэгээд мөн Teams-ийн AI их сайжирсан байгаа. Шинэ Copilot chat integration болон хурцын тэмдэглэлээ шууд гаргадаг болсон, автоматар шийдлээ гаргадаг болсон. Мөн Teams live event гэж 26 оны 6 сард шинээр гарахаар бол бэлтгэгдсэн байгаа. Тэгээд ер нь AI-ууд аюул сайжирсан байгаа. Мөн Outlook дээр шинжилтүүд гэвэл AI суурьсан шинэ ойлголцол болон мөн мэйл өдөртөх нь илүү ухаалаг болсон. Тэгээд Mailbox мөн бизнес лицензүүд дээр 50 ГБ нэмэгдсэн байгаа. Сүүлийн апдейтүүдээр. Тэгээд мөн secure талдаа Defender жишээ нь secure талдаа Microsoft Defender нь илүү сайжирсан. Тэгээд Office 365-тай нэг нь илүү олон лиценз багтсан E3 дээр мэдээж phishing болон E3 лицензүүд нэмэгдсэн мөн phishing болон URL protect буюу хамгаалалт маань илүү сайжирсан байгаа secure талдаа Microsoft сүүлийн апдейт гаргав. За тэгээд өнөөдрийнхөө вебинараа дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа.